За ямар тайз сайн уу? Би иргэ ирлээ. Уг нь нэг хэсэгтээ ингээ ойр ойрхон өөртөөгөө ярилцсан гэсэн боловч дахиад нэг хэсэг хоногуд ингээ өнгөрчлөө. Угаасаа завгүй байлаа. Хөдөө амрангаа ажиллаж явж байгаад ирсэн. Тэгээ тэрнээс өмнө бас явахаасаа өмнө нэг дугаар хийгээд өөртөөгөө яриа тэрийг оруулах гэсэн чинь тэр нь алдаа заагаад юус орохгүй яажгаад бас өмжчлөө. Тэрийгээ дахиад оруулах гэж сая үтсэн чинь бас болохгүй байна. Тэгэхээр за тэр яриа орохосгүй л яриа байсан юм байлгүй болчих. Одоо ингэ шинээр дахиад яриа хийж байна. Тэгээ айгуу гоё хийгээ суух гэсэн чинь бас манай гэрийн тог тасарчлаа. Тэгэл яаж ийж арга сам ашигласаар агаал тэгэл ямар ч гэсэн хийгээд эхэлж байна. За ямар тач угаасаа би нөгөө хэлжсэн юу ярина гэдгээ төлөвлөдөггүй. Тэг шууд ярьдаг болохоор төлөвлөхөр одоохондоо болохгүй байгаа учраас шууд одоо ярий. Юу ярихаа яг мэдэхгүй. Тэр яг одоо за дотгошоо чимээлээ тэгвэл. Гэхдээ ингээд дотгошоо чимээлэхээр өмнөхүүдийг бодоход би ингээд өөрийгөө сонсоод яриад ингээд доторхоо уудлаад эхэлсэн болохоор нөгөө дотоод бол маань тайвширсан шүү дээ. Тайвширж эхэлж байгаа. Тэгэхээр өмнөх үеүүдийг шиг бүр ингээд дотроос оволцоод байдаг нь нэлээд багасчихсан байна. Гэтэ ийм хэтийн ярианы дараа огт бүрэн эмчлэгдэнэ гэж байхгүй байх л та. Гэтэ зөвхөн энд яг ингээд бичээд оруулдгаас гадна би бас нөгөө найзуудтайгаа намайг ойлгож сонсдог миний дотны хүмүүстэйгээ бас уудалж ярилцдаг болохоор сүүлийн үед. Тэгэхээр бас нэлээд дотоод чөлөөлж явагдаад санснаас илүү давгүй байгаад байна. Тэгээд ерөнхийдөө одоо ингээд за өмнөх туулуудад одоо ингээд надад тийм асуудал байлаа. Тэрийг би одоо ингээд ажиллаж ийн гаргаж байна тийм үү? Тэгээд зарим өдөр уналттай өдөр байна. Тэгээд ололттой өдөр байна. Гэт энэний яг өмнөх төр ороогүй яриан дээр тийм байсан байхгүй? Надад уналттай өдөр тохиолдсон. Тэгвэл би уналттай өдрийг уналттай өдөр гэж үзэхгүй байна. Ололттой өдөр нь байсан ч уналттай өдөр нь байна. Уналттай өдөр нь тэгвэл юунаас болов яагаад өг гэдгийг ингэж ажиж ухаж аваад мэдэрч авч жагаад за тэгвэл тэр уналт нь одоо нэг асуудал байна юм уу? За асуудал гэж хэрэглэхгүйгээр за миний нүр тулах ёстой, мэдэх ёстой, даван туулах ёстой зүйл байна. Тэгвэл энийг би ингээ мэдээд авчлаа. Тэгвэл би яаж даван туулах вэ? Яах вэ? Ямар арга ашиглах вэ? Яахаар байна гэдгийг дахиад өөрөөсөө асуугаад өөр дотроосоо олоод үйлдэл хийсний ардаар тэрийгэ даван туулчихна. Тэнгүүд ингээд энэ олон ингээд уналттай өдрүүд надад ирлээ ч гэсэн тэдгээр зүйлүүд нь асуудал биш болчихж байгаа. Миний даван туулах ёстой. Даван туулсны ард нь тэр нь миний өмнө нь надад зүрх мэдрэгдээд асуудал болоод надад хүндрэлтэй бэрхшээлтэй байсан болвол одоо эдрийг ард нь ингээд даваад суурчихаар бүр илүү боломж олгож харддаг болчиход байгаа гэх юм уу? Тэгэхээр өмнөх яриан дээр нэг иймэрхүү яриа байсан юм. За товчхондоо бол ингээд ярьчээ. Тийм тэгэнгүүтээ ингээд одоо би дотоод ингээ асуудлуудаа ингээ мэдрээд ухаад гаргаад тэгэнгүүт цаашдаа би тэгвэл яах юм бэ гэдэгс бодогдоод байгаа хгүй бас. Энэ бүхэн ингээ гараад гарсараагаа дэмжлэгдээд ойлгогдоод сонсогдоод өмнө нь би тэгэж байгаагүй болвол одоо би түүнийг сонсож байна тийм дотоод хүүхдийнхээ дотоод дуулаагаа ч юм уу сонсоод гаргаад үлийн зөвшөөрөгдөөд энэ орон зайгаа би мэдрээд нөгөө өмнө нь би энийг хүртэж чадаагүй болвол одоо би үүнийг өөртөө өгж байна.
өөрөө би шийдвэр гаргаж найз нөхөд дотны хүрээллээсээ би энийг өгж бас хүртэж авч байна. Тэгэхээр тэр өмнөх хүүхэд насанд авч чадаагүй тэр тууллын үед авч мэдэрч чадаагүйг одоо би нөхчөж байна. Өөрөөрөө бол найз нөхдөөрөө. Тэгээд энэ бүхэн ингээд эмчлэгдээд ирэхлээрээ за би бүтэн болчихно тийм үү? Эмчлэгдээд ер нь давгүй боллоо гэхэд би дараа нь юу хийх вэ гингүүт одоо миний нөгөө өмнө нь би ингээд хийж бүтээх тийм нэг бүтээл сэтгэлгээний юмнуудад дуртай, ингэж ярих дуртай, бусдад туслах дуртай, гар урлал ч юм уу, зурах ч юм уу тий ямар нэг юм тийм интерьер дизайн ч юм уу тийм юмнууд айгуу сонирхолтой бас ингээд сэтгэл судлалын зүйлсүүдэд бас айгуу татагддаг байсан. Олон нийт үйл ажиллагаанд гой зохион байгуулж оролцох дуртай. Тийм зүйлсүүд сонирхолтой гэдэг ингээд мэдээд яваад байдаг гэсэн мөртлөө хийж өрөөсөө чадахгүй яагаад гэвэл дотоод юм шарах дутуугийн зүйл байгасан учраас тэрүүндээ ингээд унчаад байдаг байсан байгаа байхгүй юу. Тэгэнгүүт одоо би энэ бүхнийг ингээд эмчлээд ингээд дуусгахчвал за дуусгах ч гэжтэй за эмчлээд ямар ч гэсэн ингээд явах замдаа буцаад ингээд бүтэн болоод ирэхээрээ хүн чинь яг нөгөө хийж бүтээх тэр яг жинхэнэ гол юу руугаа орж эхэлдэг юм шиг байгаа юм штэ. Одоо юу гэдэг сүнсний зорилго ч юм уу те. Тэнгүүд минийх болохоор нэг тийм байдаг байхгүй юу. Хэрвээ би энийг бүр хүүхэд наснаа ингээд гэмтээгүүгээр энэ чигээрээ яваад тэгээд яг хийж бүтээдэг 20-од нас хүний 20-од нас чих гой нас гэдэг штэ. Галзуу барын аманд гараа ихээс буцахгүй бүгдийг хийж үздэг те. Хэрвээ тэгсэн байсан бол яг тэр насн дээр энэ олон нийтийн үйл ажиллагаанд оролцдог, зохион байгуулдаг ч юм уу те. Тэгэл ингэж ярьж илтгэж ярих айгуу дуртай. Энэ чадвараа бүтэн ингээд өөртөө аваад үлдэх байсан, хөгжүүлээж явах байсан те. Тэгэл тийм уран сэтгэмж бүтээлч зүйлсүүдийг хийж бүтээх дуртай. Би нөгөө дизайнерт бас айгуу дуртай. Хувцас гэхээс илүүтэй те тогтчлт интерьер дизайн нөгөө дижитал дизайнер тийм юм сурахыг бас айгуу хүсдэг байсан. Бас нөгөө аниматор тэтгэрт ингээд айгуу сонирхолтой татагддаг. Тэг хийж үзчихсэн гэдэг тийм. Бас зохиол бичих. Тэг зохиол бичиж чадаагүй л те. Гэтэ хүүхэд хахад надад анзаардаг гэсэн байхгүй юу? Монгол хэлний багш хүртэл, уран зохиолын багш хүртэл ингээд зохион бичлэг төр бичүүлээл. Чи ингээд энийг хөгжүүлээч, ингээд дахиад бичээч гэл. Тэгэл бас оюутан байхад хүртэл ихтгэл энэ төр уран ихтгэл намайг ингээд оролцооч гэл. Би чи нөгөө хичнээн дотоод сонирхол байгаа ч ингээд тэргээ хийж чаддаг. Тийм байсан. Дотоод айцтай, айгаад идэг. Гэхдээ хийх хүсэл, жижигхэн хүсэл тэнд байгаад гэсэн мөртлөө нөгөө энэ дотоод юунуудаасаа болоод шарах өвдөлтүүдээсээ болоод би чадахгүй гэдэг айц суудсан. Тэг би ингээд үйлдэл болгож хийж чадахгүй гэж айж явсаар агаад дандаа хагас дутуу хийцэн. Тэг бас гадаад л дээгүү сонирхолтой байсан. Зурах дуртай. Гой сайхан юмнуудаас ингээд таашаал авах айгуу тийм сонирхолтой. Тухтай орчин. Гой сайхан сэтгэл ханамжтай эд зүйлсээс тухайг мэдэрдэг юм. Гой сайхан тухтай хүмүүсээс амгалан мэдэрдэг. Бид нэг өмнө ярьж илүү би эмпати хүн байсан гэд юм байсан юм байлээ гэд. Тэр өмнөх дугаарт орлоо. Ороогүй дугаарт нь орчлоо. Тэр нөгөө эмпати чадвар өндөртэй хүмүүс гэ байд юм лээ шүү дээ. Тэгэнгүүт тэрнийг ингээд шинжүүдийн ингээ уншингууд надад яг ингээ бүтэн тохирдог байсан. Тэнгүүтээ би эмпати чадвар өндөртэй болго бусдыг бүр ингээд зовсон, жаргасан, зүдэрсэн, бадарсан одоо юу гэдэг ямар ч хүнийг би ингээд бүр ингээд нэгт ингээд шууд ингээд өөр дээр уусгаад ойлгоод ингээд мэдэрчдэг байсан. Тэрнээсээ болж ингэж айгүй уналт авдаг гэсэн мэлээ.
Тэгээд тэр нь ингээд өмнө нь тэр чадвар гэх юм уу юу юм? Мэдрэмж юу? Тийм нэг тэрийг одоо юу гэж илэрхийлэх юм? За тийм нэг эмпат хүн гэж байд юм байна. Тийм хүн гэдгээ мэдэлгүй явж байхдаа маш их ундаг байсан. Тэрнээсээ болоод ингээл хамт олон ажилчдын дунд байхдаа ингээд хүмүүсийн сайн муу бүгдийг мэдэрчин. Тэгээд тэрийг ингэж буцааж илэрхийлж гаргаж ойлгохгүй болохоор ингээд тэрэндээ төрөлдөөд ийм төвхтэй мэдрэмжүүдийг аваад тэндээс аягүй уналт болдог гэсэн юм билээ. Тэнгүүд одоо за энэ эмфат гэдэг зүйл байт юм байна. Би тэгвэл энэ мэдрэмж чадвар нь мэдэрдэг юм байна. За тэгвэл энэ тэгвэл боломж юм байна гэдэг. Тэгвэл яаж энийг зөвөр мэдэрч тоглуулж ашиглах уу гэдэг дээр одоо ингээд ороод ирэхлээр нөгөө өмнөх унаад байсан зүйлүүдээсээ дахиад сургамж аваад ажиллаж эхэлж байгаа юм л да. За хүний зовлон зүдгүүр одоо гоног гутрал уураар шивмийг мэдэрлээ. Мэдрвэл тэрэнд бас хэмжээ хязгаар тангиж зааг тавьж өгд юм байна. Хүний сайн сайхан даад жаргал чадвар бүхэн одоо сэргэн манддаг өөр юу гэдэм бадардаг юм болгоныг мэдэрлээ. Тэглээгээд тэр бүхнийг ингээд яг мэдрээд тэр чигээрээ тэнд уусчихгүй юм байна. Бүх юмд одоо тэр хүнийхийг мэдэрсэн бол за болно би мэдэрлээ. Одоо тэгтээ энд би байгаа шүү дээ. Би энд байна. Тэгэхээр хоёр тал тэр хүмүүсийг ингэж мэдэр дээшээ орохгүй доошоо орж ингэж савлахгүйгээр би энд байгаа юм. Тэр хүмүүсийн мэдрэмж нь тэндээ байгаа юм байна. Би эндээ байгаа юм чи би эндээ л тогтвор сууршилтай тогтох юм байна. Тэрийг магадгүй би мэдрэж дээ. Тий. Нэг талдаа энэ чинь зөв би чадчихэв. За тэгвэл тэр хүмүүсийг мэдэрлээ. Тэр хүмүүсийн тэдэр нь тэндээ юм байна. Гэхдээ би эндээ юм байна гэдгийг маш сайн ойлгож эхэлж байна. Тэгэхээр ингээд юм болгонд одоо ингээд хүмүүс бусдын мэдрэмж рүү орж ингээд дээшээ доошоо орж цавлаад байхаа үгүй юм биш үү дээ. Тогтох ёстой байна гэдгээ ойлгоод тогтож эхэлж байгаа гэсэн үг. Тэгэхээр нөгөө эмфат чадвар гэдэг яагаад ийшээ яриад эхэлж өглөөр нөгөө ийм би нөгөө ийм тухтай зүйлсээс ингээд ямарваа нэг юм унсаас ингээд тийм тухтай сайхан хүмүүсээс энэ тэр гоё мэдрэмж авдаг гэсэн шүү дээ. Бас ингээд сүрэг зүйлсээс ч гэсэн ингээд мэдрэмж аваад миний ингээд тэр ингээд мэдрэмжүүд ингээд дотоод би савладаг байсан. Сэтгэл зүй болон тий гадаа дотоод байдал маань савладаг байсан байна. За тэгвэл одоо би энийг мэдээд авчлаа гэд. Магадгүй хин нэгэн тэ энийг сонсож байгаа хин нэгэн бас ийм мэдрэмж авдаг бол ер нь ингээд тогтох хэрэгтэй юм байлээ. Тэр хүмүүсийн мэдрэмж тэр хүмүүсийг харин би энд байгаа шүү гэдгээл маш сайн тогтоож ухаж авах хэрэгтэй юм байна бэлээ. Би өмнө бас нэг юм дээр ярьсан. Бусад гэд би бусдын үзэл бодол руу, бусдын мэдрэмж рүү хальцдаг байсан байлээ. Тэгээ бусад гэдэг ойлголт яг би юм шиг авцсан. Яг энэмтэй бас холбоотой байхгүй юу? Тэгтэл яасан байх нь вэ? Миний эмфат чадвар бис нэг талтай байсан баг магадaltaй байхгүй юу? Бусад руу хайлаа авчдаг байсан. Тэгтэл одоо тэгвэл энд би байгаа юм байна. За би дээрээ төвлөрье гэд ингээд төвлөрж эхэлж байгаа маань бас энэтэй холбоотой. Тэгэд энэ дугаар болохоор ер нь бол ингээд би одоо ингээ гоо хийж бүтээх энерги рүү орох гэдэг юм шиг надад мэдрэгдээд байгаа байхгүй юу. Тэндээсээ байгуу кайф авдаг. Өмнө нь тэгж нэг уналттай байх үедээ бүр хаяада нэг энийг хийхлээр бүр айгуу гой тухтай гой мэдрэмжийг авдаг. Тэгээ буцаал ингээл нөгөө хүнд мэдрэмж рүүгээ буцаа автчихдаг гэсэн нөгөө ажил төрөлхийн олон түмний дунд явна. Тэгэл болно болохгүй гал тийм хүмүүс ч бас янз янзаараа байж штэ. Тэгэл миний тэр хүмүүс донд ингээ би байх ёсгүй газараа би байгаа юм шиг тэр мэдрэмжийг маш их авдаг. Тэгээд авсан ч угаасаа л хүмүүс ингэж л амьдрдаг штэ. Угаасаа л ажил хийдэг штэ. Угаасаа л ховж байдаг штэ. Угаасаа л энийг туулах ёстой штэ гэл өөртөө хатуу хандаал тийм хичээл зүтгэлээр ингэж өөрийгөө цагдаж явсан байлээ. Тэгэнгүүт одоо болохоор тэр зүйлээ ингээд ухаарад өөртөө тухайг бүрдүүлж эхэлж байгаа. Тийм учраас би окей энэ орчин миний орчин биш байж штэ гэдгийг
мэдэрсэн бол би тэндээс явж сурсан. Тэгээд хаана надад тухтай байна? Ямар хүмүүс орчин тойрны дунд ахад надад тухтай байна? Тэр орчноо өөртөө бэлгэлж өгч сурч байгаа. Тийм болохоор ч одоо ингээд ийм орчиндөө орж ирсэн болохоор өөрийгөө илүү сонсож, өөртөөгөө илүү ажиллах тэр боломж нөхцөл нь бүрдээд өөрийгөө нээж, өөрийгөө чөлөөлж яриад ингээд байж байна. Тэгээд өөрийгөө ингээд сулалж нээж ярьснараа миний одоо алдсан зүйл нь байсан. Өөрийгөө дотгошоогоо үзэл бодлоо дотгошоогоо игээд бусдад илэрхийлэхгүй, өөрийгөө ч сонсохгүй ингэснээрээ дотоод биегээ маш их гомдоож ядрааж цуцаасан байснаа. Одоо харин ингээд ойлгоод эсрэгээр нь за тэгвэл би тэр цаг үеүүдэд ингэж ойлгоогүйсэн бол одоо би ойлгоё яриа гэд ингээ өөрийгөө яриулаад ингээд дотроо ингээд чөлөөлөөд ингээд ирсэн чинь би ингээд баг багаар наашлаад миний сэтгэл зүй хувийн амьдрал тий бусадтай харилцах харилцаа бүх зүйл ингээд баг багаар сэргэж эхэлж байгаа нь мэдрэгдээд тэгээ сэргэж эхэлж байгаа нь бас нэг илэрлэл нь одоо би ингээд бүтээлч зүйлээ ингээд буцаж хиймээр санагдаад өөрийгөө ярьж хайсаар байгаа штэ. Өөрийгөө нууцсан байсан, дадлцсан байсан тэгвэл ингээд шинээр өөрийгөө би чи хий ингээд гаргаж ир таньж байгаа гэдгсэн те таниад таниад эхэлсэн чи би чи ийм юм хиймээр байсан хүү юм бэ. Ингээд буцааж тэр энерги мэдрээд тэр хэв шинжээ ингээд ойлгоод гаргаж ирж эхэлж байгаа гэсэн үг. Тэгэнгүүт дараагийн удаа ингээд дандаа хийгээгүй хоошин тавьсан зүйлүүдээ одоо ингээд хажуу тэрэгдээ авчираад хийж эхлэе, үйлдэж эхлэе. Үйлдэл болгоё, алийн болгон бодол дотроо тээж явах уу. Өмнө нь би ингээд бодоол мөрөөдөл юм шиг, холын мөрөөдөл юм шиг бодоол явдаг байсан бол одоо ингээд амаараа гаргаж эхэлж байгаа тий. Би тэгдэг байсан байх, ийм байсан байх, тэгмээр байна, ингэмээр байна гээл амаараа гаргаж эхлээд. За бодол дотор байсан зүйлээ амаараа гаргаж эхэллээ. Дараа нь яах вэ? Бүр ойртуудаа үйлдэл болгож эхэлнэ. Эхлээд үйлдэл болгохдоо бүх юм төгс гарчихгүй тий. Баг багаар гараалэн хийгээлэн. Тэндээс өөрийнхөө кайф мэдрэмжийг бас авна. Тэгээл явж явах замдаа энэ бүхэн чинь ингээд өсөж дэвжээд чадваржаад явна. Тэгэхээр эхний удаа ингээд надаас тэр бүхэн чадварлаг гарахгүй байгаа үед нь болчих гэд би өмнө нь бол би орхих байсан. Гэхдээ одоо бол би үгүй. Альва зүйл хийсээр давтсаар байхад итгэл сэтгэл зүтгэл байх үед үр шимээ өгөх боломжтой гэдгийг мэдэрсэн учраас хийж үзэл болохгүй бол орхихгүй. Би хийсээр байх болно. Яг л энэ яриаг ингээд өөртөө хийж байгаатай адилхан. Би угаасаа одоо төгс ярихгүй байгаа тэрийг мэдчихэж байгаа. Тэгтээ зүгээр. Би яриад байвал би аяндаа л сайжирна. Энэ дээрээ би дадлага чинь. Хүн л юм чинь тий. Хүмүүс ер нь дандаа юм байдаг штэ. Аливаа зүйлийг хийгээл тасралтгүй л хийгээл тууштай л байхад ямар нэг байдлаар үр дүнгөө өгдөг. Үр дүнгөө өгөхгүй байсан ч яах вэ? Би дотоодоо чөлөөлөд байсан байхад энэ надад бол хангалттай. Гэл ярил маш их юм байд юм бэ нөө. Би ингээл өнөөдөр ч ихс ингээл дахиад voice-ийнхоо улаан товчийг тарахаас өмнө би юу ярих вэ гэж бодоод би юу ярих вэ гэж төлөвлөдөггүй штэ. Би төлөвлөжвөл тэр чинь би баригддаг штэ гэл дахиад өөртөөгөө ярьж байгаа юм л та. Тэгэнгүүт хүүе дотооддоо дахиад ганцаараа яриад байна. Одоо хасаагаад ярья гэд хитэд одоо өөрийгөө тэгээл чиглүүлж байгаа байхгүй юу. Тэгэнгүүтэл за гэл улаанаа хасаагаад хэлсэн. Тэгтэл ингээл юу ярих нь төлөвлөгдөөгүй эсвэл би баг юм яриа болцсон ч юм биш үү гэдэг бодол ихний үед орж ирсэн. Тэгтэл ясаа одоо би хэдий 20 минут ингээд өөртөө ярьсан байна.
Тэгэхээр ингээ альва зүйл дээр ингээд ингэсэн юм шүү, болцсон юм шүү, тэгсэн юм шүү гэл бодол орж ирэх үед өөрийгөө судруулж бас байж магадгүй л гэдэм юм. Өөрийгөө үгүйсгэж хийж бас магадгүй л гэдэм юм. Тэгэхээр энийгээ яг ингээд даваад гарчихлаэр ингээд ойлгож ухдаг шиг. Одоо болно. За ингээл залхуурчил та ч юм уу. За ингээл болно штэ. Итгэн дугаар. За болцсон юм шүү гэдэг ч юм уу. Үгүй ээ, ард нь дахин хийсээр л бай. Залхуурж өрөөсөө болохгүй мэн. Хойш сууж өрөөсөө болохгүй. Энэ нөгөө олон жилүүдийн дадал зуршлаар ингээд ийм мэдрэмж бидээр суудсан байгаа штэ. Юмыг хойшлуулаад байдаг. Тэгээл чимээг баясаараа ингээд юмнаас би зугтчихдаг байсан. Тэгэнгүүт энэ маань бас дахиж ингэж надад мэдэгдэхгүйгээр давтагдаж орж ирсэн байгаа байхгүй юу? Чимээг өгнөр хүй болцсон штэ. Ер нь яриа болцсон юм шүү. Чи ч овог гайг байгаа дам шүү гэл. Намайг хуурж байгаа л гэл энэ зүйлийг мань хэлэхгүй байж байгаад. Тэг бүтэн ингээд энэ дотоод өөр зөндөө юм байгаа л байхгүй бүр надад ашигтай тий бас ашиггүй нүч байгаа. Мэдээж ашигтай нөх байгаа л гэж бодож байна. Тэр бүхнийг ингээд задлж гаргуулахгүйгээр ингээд чимээгүй хүлдээч гэж байгаа байсан байгаа байхгүй. Тэгээд ингээд ярих хавцтай ингээд дахиад өөрийгөө дотроосоо explore хийж байгаа байхгүй юу? Ирэл хайгуул хийж өөрийгөө дахиад шинээр сонсоол. Миний мэдрэмж юу юм? Би хэм юм? Энэ дотор юу мэдэрч байна? Ийм байгаа мó. За гэл. Би ингээд өөрийгөө айгу дотроосоо ингэж ухаж аваад мэдэрч байна. Тэрүүн шиг ингээд таа ч ихсэн бас миний энэ үйлдэлийг өөр дөрөө хийгээд үзээрэй. Би яг энэ эмэгтэй шиг энэ охин шиг ингээд адилхан юм байсан штэ гэж танд мэдрэгдэж байгаа бол магадгүй заавал начиг YouTube-д оруулахгүй гэж болно. Зүгээр өөрийнхөө утсан дээр те эсвэл өөрийнхөө тэмдэглэлийн дэвтэр дээр бичээрэй. Маш олон хүн тэмдэглэл би хөтэлдэг байснараа ингэсэн гэдэг эерэг дадлуудыг маш олон хүн ярьжсэн болохоор би нэг өөрөө мэддэг. Би өөрөө бичих дуртай. Гэхдээ бичих гэж оролддог. Гэхдээ нөгөө бүтэн суугаад яг ингээд бичдэг. Дандаа нөгөө миний энэ алгууралдаг зан намайг ингээд хойшлуулаад байдаг. Тэгсээр байгаа тэр өнөөдөр намайг ялчихсан явж байгаа өнөөдөр цаг хугацаа ийм хэмжээнд хүрсэн байна. Би 30 хүрсэн байна. Тэгтэл би 30 наснаас өмнө би тэр хойшлуулахгүйгээр тэр бүгдийг бичсээр байсан бол би үдид магадгүй би тэрийг илрүүлж чадвараа нээгээд бичих чадварыг нээгээд би ямар амжилт гаргасан байхыг үгүйсэхгүй байхгүй юу? Тэгтэл яасан намайг ингэж алхуурлдаг зам маань чимээгүйхэн намайг ингэж залцаар байгаад өдийн хэмжээнд би одоо болтол тэмдэглэлийн дэвтэр олигтойхон нухаж бичээгүй л байж байна. Өөрийнхөө дотоодыг задлаагүй л байж байгаа байхгүй юу? Тэгэхээр дотоодынхоо тэр дуу хоолойнд бас бүх уртагтаараа энэ дотор ч бас нэлээд хэдэн янз юм байгаа байхгүй юу? Миний төлөө ажилдаг дуу хоолой байгаа. Бас миний эсрэг ажилдаг дуу хоолой ч гэсэн тэр дотор байж идэг. Тэгэхээр тэрийг аль нь хэмбэ гэдгийг ингэж нарийн мэдрэмжээр ялгаж салгаж авах боломжтой юм байна гэдгийг бас айгүйх ажиглалаа. За би ер нь ингээд 23 минут 25 минут ингээд ер нь хэтрүүлэхгүй байгаа. Тэгэхээр энэ өнөөдрийнхөө өөртөөгөө хийсэн яриагаа энэ үрээд өндөрлөе. Тэгээд би хөдөө явсаар агаад ирсэн одоо нэг хэсэгтээ бас гэртээ байх болохоор одоо ер нь ойртоо ингээд оруулах байх гэж би найдаж байна. Яа удахгүй бол зэ түр баяртай.